Оройн үзэгчдээ өнөөдрийн тодруулгын зочин Монгол Улсын их сургуулийн багш, эдийн засаг судлаач, доктор профессор оюун оролцож байна. Танд оройн хүргэе. Оройн хүргэе. За баярлалаа. Энэ оны эхний 5 сарын байдлаар Монгол Улсын төсөв 877 тэрбум төгрөгөөр тасарсан гэсэн мэдээллийг статистикийн байгууллагаас өгч байна. Төсвийн алдагдлалд бас урсгал зардлын эзлэх хувь нэмэгдсэнтэй холбоотой тайлбарлаж байгаа. Тэгэхээр яг энэ нөхцөл байдалд урсгал зардлыг яах ёстой юм бэ? Тань гэсэн боловч урсгал зардал өнгөрсөн оны муу ихээс нэмэгдсэн гэсэн юм үзүүлэлт бас гараад ирлээ шүү. Тийм, тэгэхээр урсгал зардал нэмэгдсэн гол шалтгаан нь бол энэ хөрөнгө оруулалт биш зүйлд зардал гараад байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл бол одоо тэтгэвэр, тэтгэмж, цалин, хөлс гэсэн одоо зүйлийн зардлуудын өсөлт энд нөлөөлж байгаа. Энэ хэмжээний зарцуулалтанд өнгөрсөн оны муу ихээс 100 тэрбум төгрөгийг илүү зарцуулчлаа. Тэгэхээр төсөвт одоо тус хачаалал бас энэ хэмжээгээр нэмэгдэж байна гэж байна. Тийм, тэгэхээр зэрэг төсөв одоо ингээд зардал чи их усүртэй байх ёстой шүү дээ. Тэгэхээр төсвийн одоо орлого тал нь бол энийгээ даах чадвартай нэмэгдэж явах ёстой. Зүгээр миний харж байгаагаар бол энэ татварын суур бол нэлээд өргөсөж байгаа бах. Даалд эдийн засаг нэлээд ил гарч байгаа байх. Тэгээд татварын одоо төрлөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломж бас одоо нэмэгдэх байх. Тэг нэмэгдэж байгаа. Тэгээ энүүгээрээ бол бас зардлаа, тэр урсгал зардлаа нэмж санхүүжүүлж явна. Тэгэлээ ч гэсэн цааталт нь бас л одоо их үүсвэргүй зардлууд бол гарч ирээд л байна гэсэн үг л дээ. Төсвийн алдагдлын 30 орчим хувийг бондын үргэлж эзэлжээж болзошгүй маа гэсэн юм дүн мэдээ бас байгаад байна. Бонд гэхээр буруу зүйлээ гэсэн ойлголтоос нийгэм байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр бонд бас эдийн засагт ямар нөлөөтэй юм? Тийм, засгийн газрын бонд бол их төсвийн зардлыг санхүүжүүлэхэд зориулагддаг угаасаа хэрэгсэл. Тэгэхээр зэрэг бондыг бол засгийн газар гаргаж зах дээр дотооддоо ч юм уу гадаадад гаргаж их мөнгө татаж тэрүүгээрээ зардлаа нөхөж явдаг ийм л одоо санхүүгийн чухал хэрэгслэлтэй. Энэ бол эдийн засагт байх л хэрэгслэл, хэрэгэлдэг л хэрэгслэл. Гагцхүү бондо буцаад заавал төлөх ёстой тодорхой хугацаатай тодорхой хүүтэй. Тэгэхээр энүүнийг юугаар төлөх вэ гэдэг асуудал бас хамгийн гол асуудал нь байгаа юм. Тэгэхээр яг бондыг ямар нэгэн төсөл хэрэгжүүлэхээр одоо хөрөнгө босгосон бол тэр төслийн хэрэгжилтээс олсон орлогоороо бондынхоо төлбөрийг буцаагаад өгдөг. Энийг компаниж гаргаж болдог л да. Жишээлх юм бол манай барилгын компаниуд бонд гаргаж мөнгө босгож барилгаа бариад, орон сууцаа бариад тэгээ хүмүүс худалдан авахаар нь зэрэг тэр мөнгнөөс нь нөгөө бондынхоо өглөгийг өгдөг жишээг бол манайд байгаа. Тэр засгийн газрын хувьд бол яг энэ одоо босгосон мөнгөө ямар их үүсвэрээр санхүүжүүлэх вэ гэдэг асуудал бол их чухал. Хэрвээ урсгал зардлыг санхүүжүүлээ явцсан бол их үүсвэр бүрдүүлэх тал дээр бол учир дутагдaltaй. Зөвхөн яг энэ ашиглалт зарцуулалтын дээр л гол нь их хяналттай анхааралтай явах хэрэгтэй. Эдийн засгийн үед та өнгөрсөн 2-3 жилийн хугацаанд бас баггүй хэмжээний бонд босгоод зарцуулчлаа. Нийгмийн зарим хэсгээс бондын зарцуулалт үр дүнгүй байна. Үр дүнгийн одоогоор бид хүртээгүй байна гэсэн ийм шүүмжлэлийг бас тавьж байгаа. Тэгэхээр бондын зарцуулалт яг зөв зүйлдээ зарцуулж чадсан хэсэг. Бондын зарцуулалтыг ялангуяа Чингис бондон дээр ярих бах. Ерөндөө 3 ангилж болоод байгаа юм. Нэгдүгээр нь засгийн газрын үүргийг биелүүлэх. Өөрөөр хэлэх юм бол дэд бүтц зарцуулсан нэг хэсэг зарцуулалт байгаа. Нөгөө хэсэг зарцуулалт нь бол жижиг дунд одоо бизнесийг дэмжсэн ийм зарцуулалт байгаа. Тэрийн голтуу мал аж ахуйн бүтээгдэхүүн, мал аж ахуйгаас гарч байгаа түүхийн эдэг боловсруулах чиглэлийн үндэсний үйлдвэрийг нөгөө нэг 888 аж ахуйн нэгжийг санхүүжүүллээ гэж яриад байгаа шүү дээ. Тэрэн дээр байгаа. Нөгөө нэг хэсэг нь болохоор зэрэг экспортод бараа үйлдвэрлэх үйлдвэрийг дэмжих, тэр хэмжээгээр импортыг орлох, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх гэсэн нэг тийм зардлууд бол байна. Бондын хугацаа урт байх тусам өгөөж нь өндөр байх ёстой л доо. Тэгэхээр манай тэр Чингис бонд чинь нэг хэсэг нь 10 жил, нөгөө хэсэг нь 5 жил, 5 дахь жил нь 17 онд гарч ирэх гэдэг шүү дээ. Тэгэхээр 17 онд бид нэр энийгээ юугаар төлөх вэ гэдэг асуудал бол одоо яг хурцаар тавигдаж эхэлж байгаа. Тэгээ ер нь бол шүү олон улсын туршлагыг харахад засгийн газар нь олон улсын зах дээрээс бондоор хөрөнгө мөнгө босгоод бүтээн байгуулалт явуулдаг. Жишээ нь гэвэл Хятад байж гэн, Япон байж гэн болно. Зүгээр яагаад бид нар гадаадад гаргаад байгаа юм бэ гэхээр зэрэг дотоодын их үүсвэр байхгүй. Бонд худалдаж авах хуримтлал хадгаламж байхгүй учраас бид нар манай засгийн газар
гаднаас хөрөнгө мөнгө босгоод байна гэсэн үг. Эдийн засгийн ойрын хугацааны төлөв байдал 2017 оны сүүлээс манаас бондынхоо өрийг төлж эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор шинээр төрж байгаа иргэн бүр 15 сая төгрөгийн өртөө манаас бондынхоо өрийг төлж чадахгүй гэдэг ийм мэдээлэл бас нийгэмд хүчтэй. Тэгэхээр эдийн засгийн хувьд манаас бондынхоо өрийг төлөх тэр чадамж өнөөдөр байна. Тийм зүгээр шинээр төрж байгаа иргэн 15 сая төгрөгийн өртөө гэдэгтэй бол үнэндээ санал нийлдэг л дээ. Өр гэдэг чинь бол зээл биш. Зээл гэдэг бол шүү дээ өсөж өргөжж тэлж байгаа үеийн санхүүжилтийн нэг хэлбэр. Өр гэдэг бол зээл хугацаанд төлөгдөхгүй байгааг одоо илэрхийлдэг харилцаа. Тэгэхээр зээлтэй хүнтэй зээлдэх зээлдүүлэгч хоёр юу ярих вэ гэвэл за орлого чинь өсөж гэнэ үү, ашиг чинь өсөж гэнэ үү, одоо борлуулалт сайн байна уу гэж ярина штэ. Өртөө хоёрын хооронд юу гэж яригдах вэ гэхээр зэрэг за яагаад доголдож юунд болохгүй байна, энийгээ хизээ төлөх үү гэд ингээд харилцаа гэдэг утгаараа хоёр өөр харилцааг илэрхийлдэг. Тэгээ манайхан орлуулад идэг. Зээлийг өр гэж үзээд байдаг. Тэгэхээр өр зээл хоёр бол их өөр юм а гэдгийг л уг нь хүмүүс ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо амны бэлгээс аштын бэлэгтэй бид нар өнөөдөр зээл төлж эхлээгүй байхад энэ зээлийг өр болгож яриад байгаа нь бол одоо эдийн засгийн цаад агуулгын бас сайн ялахгүй байгаагийн илэрл юм уу гэж харагдаад байна л да. Бид нар бүтээн байгуулалт хийж байгаа шүү, Монгол хөгжиж байгаа шүү, санхүүжилтээ олоод ирсэн шүү, чухал төслүүд хэрэгжиж байгаа шүү гэдэг талд нь бас ярьж болно шүү дээ. Нөгөө талаас нь биш. Тэгэхээр зэрэг ингээд нэг тал руу ингээд туйлширч ярих юм бол энэ агуулга илэрхийлж чадахгүй. Тэгэхээр сүүлийн 2-3 жилийн хугацаанд уул уурхаан, хөдөө аж ахуйн, эрчим хүчний салбартаас томоохон төсөл хөтөлбөрүүд эхлэл тавигдлаа. Энэ төсөл хөтөлбөрүүдийн санхүүжилт ерөнхийдөө бас зээлийн шугамар шийдэгдэж байна. Зээл авах бүрт бас шүүмжлэлт өртөөд байна л да. Тийм байна. Тэгээ уул уурхай бол онцлог нь бол өөрөө нэг юм их засгийн газраас нэг санхүүжилт аваад байдгүй. Гадны хөрөнгө оруулалтаар босчдаг ийм ажилчдаг салбар юм байгаа юм. Тэгээ зээл одоо иргэн дээр ингээд зөөрлүүлээд ярихад өнөөдөр банк руу хандаад нэг зээл авчлаа гэж бодъё. Зээл аваад хаалгаар нь гарангуудаа за би өртөө боллоо шүү гэж хэлэх нэг өөр тийм үү. Тэгэхээр би одоо ингээд зээл авлаа. Тэгээ зориулалтаар нь ашиглана. Бизнесээр өргөжүүлнэ, өргөтгөн, орлого бүтээн, төлнө гэвэл бас нэг өөр. Тэгэхээр ямар ч байсан байна. Зээл бол өргөжөд хэлэх хөгжих тийм их үүсвэр гэж хэллээ шүү дээ. Тэгэхээр зөв хэлж яана л да. Зээлгүйгээр ер нь одоо хөгжсөн компани, хөгжсөн орон байхгүй. Зээлгүйгээр. Зээлээ яаж ашиглаж гинэ вэ гэдгээс л үр дүн гараад байгаа юм. Хэрэглээд байна уу? Бүтээгээд босгоод байна уу гэдэг дээр л хамгийн гол ялгаа нь гарч ирж байгаа. Зарим улс төрчдийн зүгээс манай улс зээлтэй хугацаанд төлж чадаагүй зээл өр болоод хувирцсан тийм мөнгө одоогоор байхгүй байна гэсэн юм байр суурьтай байгаа. Тэгэхээр үнэхээр хугацаанд нь төлж чадахгүй манай улсын авцсан зээл өр болох тийм эрсдэл. Тий, одоохондоо бол нөгөө том зээлүүд бондын босгосон мөнгнүүд чинь хугацаанд болоогүй байгаа учраас энэ үр болчлоо төлж чадахгүй нэ гэдэг асуудал бол байхгүй. Зүгээр санаа зовж санаа тавих нь бол зүйтэй. За бид нар 17 онд зээлээ төлөхдөө ямар их усүрээр төлөх вэ гэд одооноос ингээд бэлтгэлээ хангаад ингээд явж гинэ гэдэг бол буруу биш. Энэ оны эхний 5 сарын байдлаар банкуудын олгосон зээлийн 40 гаруй хувь нь хугацаа хэтэрсэн. За мөн энэ хувь нь чанаргүй зээлээ гэсэн юм бүтээгт орсон байна. Тэгэхээр иргэдийн бас эдийн засгийн чадвар буураад байна. Тий, энэ эдийн засаг банк хоёрын энэ холбоог ингээд судлаад үзэхэд банкны төлбөрийн чадвар муутахаар эдийн засаг муудаад байна уу? Эдийн засгийн чадвар муутахаар банкныхаа зээлэнд нөлөөлөд байна уу гэд судлаад үзэхэд бол ерөнхий эдийн засгийн төлөв байдал нь аж ахуйн нэгжтэй нөлөөлөд аж ахуйн нэгжийн төлөв байдал банкныхаа зээлэнд нөлөөлөд байгаа тийм дараалал бол гардаг. Тэгэхээр зэрэг энэнээс одоо эдийн засгаас боллоо гэд бас суугаад байж болохгүй. Банкнаас хэрэгтэй одоо төслүүдийг санхүүжүүлж тэр эдийн засгаа сайжруулж үр дүнд нь өөрийнхөө зээлийн чанарыг сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг энийг ингэж нөгөө бүх цогцоор нь дүр зургаар нь том зургаар нь харахгүй бол ганцхан талыг хаагаад явж бас болдоггүй талтай. Ер нь ойрын хугацааны төлөв байдал та эдийн засгийн үед юу гэж харж байна? Монгол улсын эдийн засгийн төлөв байдал бас сэргэх, эрчимжих ийм хандлага байна. За ер нь бол шүү ингээд хараад үзэхэд 17 оны эхээр
ер нь бол нэлийн одоо ахиц гарах тийм хандлага бол байна. Энэ ирчээ алдахгүй бол тийм ээ энэ бодлого маань ямар явсан бэ гэхээр засгийн газрын бодлого бол ерөнхийдөө нэг тийм эдийн засгийн ерөнхий орчныг одоо сайжруулах. Жишээлх юм бол би юу гэж хэлэх гээд байна гэхээр энэ нөгөө нэмэгдсэн өртгийн албан даатгарын урамшууллын системээр далд эдийн засгаа нэлээд илрүүлчлээ. Ингээд одоо бүх юм ил тод болоод ирнэ тийм ээ. За дээрэс нь энэ зээлүүдийн хүү ерөнхийдөө бас буурж байна. Ялангуяа малчны зээл бол буурсан. Дээрэс нь инфляц өнөөдөр доктортой байна. Бизнест хамгийн гол юм нь эдийн засгийн доктортой байдал их чухал байдаг. Ингээд савлаад байдгүй, шоконд ороод байдгүй. Ингээд нэг доктортой байгаад байхаар зэрэг гадны дотны хөрөнгө оруулалт, ер нь бизнес төлөвлөлт бүх юм ингээд нэг тодорхой болоод иртгэлтэй. Тэгээ тэр утгаараа би бол одоо 17 оны ихээр ч юм уу ер нь байдал бол ер нь наашаа нэлээ ингээд нэг суурин тавигдж байгаа бол эрчимтэй яваад өгөх болов гэж харж байгаа. Тэгэхээр зарим судлаач эдийн засгчдийн хувьд Монгол улс үрийн дарамтанд орлоо гэж ярьж болсон. Гэтэл өнгөрсөн хугацаанд бас эдийн засгийг бэхжүүлэх, өсгөх энэ суурь, хууль эрх зүйн орчин бас тодорхой түвшинд шийдлээ болоод явж байна гэж харж байна. Би бол тэгж л харж байгаа. Одоохондоо бид нарт орцсон дарамт бол байхгүй байна. Зүгээр сэтгэлд өгшөөж байгаа юм бол байна. Бүх юм одоо болж байна, таатай байна гэдэг биш л дээ. Зүгээр бид нэр ер нь суураа ер нь нэлээд эвтэйхэн тавиад одоо ингээ яг энэ орчинд нь бизнес явуулахад бас юм боломжийн болчих тийм дүр зураг бол харагдаад л байна л да. Муудна гэж харахаасаа илүү надад бол сайн нөхцлүүд орчин бүрдчихэж байгаа мó л гэж харагдаж байгаа шүү дээ. Үзэгчдээ өнөөдрийн бидний тодруулга ярилцлагын зочноор эдийн засаг судлаач Монгол Улсын их сургуулийн багш оюун оролцлоо.